자, 다옥은 디노들이 민디구리야. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш орон нутгаар 21 аймгаараа Улаанбаатар хот, Эрдэнэт дархан зэрэг хотуудаар иргэдтэй уулзаад өнөөдөр та бүхэнтэй ирж уулзж байна. Баяртай байна гэд та бүхэнд дахин мэнд хүргье. Авилгатай тэмцэх газрын дарга ард түмнээс нь энэ санал асуулгаар томилох гэж байгааг би сонгож чадваруулж байгааг би маш зөвлөж арга хэмжээ гэж боолж байгаа. Зүгээр зарим телевизээр ярьж байх нь хууль номонд бол ерөнхийлөгч их хурд томилох болохоос ард түмнээс санал асуух ёсгүй гэх маягийн ярьцгааж байна лээ. Энэ чинь Монголын ард түмний төрөг учраас ард түмний төрөө барих хамгийн наад захын нэг тийм боломж олдоод ард түмнээс санал асуулгыг эсэргүүцэж байгаа хүмүүсүүд чинь хэмбэ гэдгийг ард түмэд харж ойлгож авах ёстой. Мөр холгон болж 28 жил хөөцөллөө хоор хоорондоо намжрахыг бол дэндэж байна. Дэндэж ард түмэн төрчээр намжрах. Нэг ясан нам нөгөө намынхаа хүмүүсийг хоморгон хардаг. Энэ хуулийг болжлаа. Энд та нэг сайн анхаарал тавьж өгөөч гэж хэлмээр байна. Нэгдүгээр энэ тэтгэвэр нэмнэ гэдэг асуудал бол их зөв. Биднэрт бол нэг нам сонгуульд гараад нэг 27 мянган төгрөг 20 мянган төгрөг өгдөг. Тэрийг өгчлээ гэдэг одоо энэ өндөр наснууд бол хууртаад одоо ингээ сууж яадаг. Энэ амьдралд хүрэхгүй байна. Одоо өнөө жил бол 2 сарын 1-нд эхлээд 27 мянган төгрөг өгсөн. Одоо бидний гол авдаг юм бол эм. Энэ хоёрын харьцаа бол хоорондоо яриасаа зогсохгүй байна. Өндөр наснгуудын тэтгэврийг сая ерөнхийлөгч бас бодж байгаа маань 500 мянган төгрөгнө гэж дуудлын хэмжээ. Энийг сонсохлоор их өндөр юм шиг, их бага юм шиг ингэж бодогч байна. 76 хүн байна шүү. Энэ 76 тав үржиж байгаа. Та би үржиж бодож байгаа юм. Аймаг дотороо 76. За юу. Тэгээ сумдан 76, баг дотороо 76, аймаг дотороо тийм зас гэж байхгүй шүү дээ. Тэр гадаадын тэр нэг баг буураа хар нийгэрийг хараад хамгийн дэлхийн баян уран болсон байна шүү дээ. Тэр ганцхан өөрийнхөө ашиг нутгийг ард түмэндээ хуваарлаад баян болж иргэн. Ард түмний дансууд зүгээр баялаг нь орж идэг. Дунд нь иддэг хулгайчуд байхгүй. Та энэ 76 хулгайчийг та энэ Монгол тусдаа юм бол болиураа.